2025 оны өрний зурхай. Шинэ боломж өөрчлөлт авчрах могой жил. Айлчлан ирж буй 2025 он амаргүй өндөр жилийн дараа амар амгалан том боломжуудыг авчирна. Амьдралд нь томоохон өөрчлөлт гарах ч ордууд бий. Од ирэхэс онцгой байрлалд орсноор зөвхөн энгийн хүмүүсийн амьдрал төдийгүй геополитикт ч томоохон өөрчлөлтүүд гарна гэж зурхайчид онцолж байна. Ихэнх хүмүүс амьдралд хандах хандлагаа эргэн харж өмнө нь анзаараагүй олон боломжийг олж харан мэргэжлийн хувьд өсөж хувийн амьдралаа өөрчилнө. Шинэ бүхнийг хүлээн авахд бэлэн хүнд 2025 он зорилгодоо хүрэх таатай боломж тохироо бэлджээ. Дорнын онцололоор эх жил модон ногоо могой жил тохиож байна. 2025 оны ихэр зурхаан ухааны хувьд чухал үйл явдал болох гаригсын давхцал 2 удаа тохионо. Эх хонд нар сарны хэртэлт 4 удаа болно. Тухайлбал 3 дугаар сарын 14-нд сар бүтэн хэртэх бол мөн сарын 29-нд нар сагас хэртэнэ. 9 дугаар сарын 7-нд нар бүтэн хэртэж мөн сар 21-нд хагас хэртэх ажээ. Нар сарны хэртэлтийг зурхаан ухаан мөн чухал үйл явдалд тооцдог. Байгалийн энэхүү ховор үзэгдэл зарим үед үйл явдлыг түргэтгэж заримдаа хязгаарлах нь бий. Харин анзаарахдаггүй өнгөрөх нь туйлын баг. Ямартай ч жилийн эхний хагаст маш идэвхтэй цаг үе тохиож байна. Ихэнх хүнд хурдаа нэмэх шаардлага тулгарна. 1-р сараас л эхлэн хөдөлмөрлөх ёстой болох ба цаг хугацаатай хүл нийлүүлэн алхах хүмүүст од ирэхээс томоохон амжилт дагуулахыг амлаж байна. 2 болон 3 дугаар сарыг олонх нь хайр дурлал, романтик адал явдлын дунд өнгөрүүлнэ. Од ирэхээс хувь заяагаа тодорхойлуулах чухал шийдвэр гаргах гэж яарахгүй байхыг зөвлөж байгаа ч романтик учирлуу жилийн энэ үеийг чимэх нь тодорхой. Харин харилцаан цаг хугацааны шалгуурыг давж чадвал намар гэхэд ирээдүйн талаар бодоход гэмгүй. Уламжлалт ёсоор амралт зугаалгын цаг гэгддэг зуны улирал олон хүнд томоохон сорилтуудыг бэлджээ. Харин 9-р сард оны төгсгөлийг хүлээлгүйгээр жилийн ажлаа дүгнэх цаг ирнэ. Учир нь од ирэхээс намрыг томоохон өөрчлөлтийг эхлүүлэхэд тохиромжтой цаг хэмээн амлаж байна. Амжуулсан бүхнээ эргэн харсны дараа олон хүнд цааш явах зам нь тод зурайж од ирэхээс ч туслахад бэлэн байна. Эх хонд таны өрнийн зурхай хэрхэн буусныг толилуулж байна. Хоньны орд. Могой жил хоньны ордныхонд карьераа өсгөх, өөрийгөө илэрхийлэх шинэ боломжуудыг нээж байна. Эрсдэл гаргадаггүй хүн ориглон дарс уухгүй гэсэн уриандор шинэ төслөө зоригтойгоор эхлүүлээрэй. Ажил их байх тул өөрийгөө бүрэнд ажиллахад бэлэн бай. Өвлийн сүүлээр чухал харилцаа холбоо тогтоох магадлал өндөр байна. Үүний ачаар карьераа эсвэл бизнесээ хөгжүүлнэ. Харин хавар таны санхүүгийн байдал сайжирна. Үүнд орлогын нэмэлт их үүсвэр амжилттай хөрөнгө оруулалт нөлөөлнө. Жилийн эхний хагас ялангуяа зун сонирхолтой хүнтэй танилцах магадлал өндөр. Ганц бие хоньныхон энэ үед романтик харилцаа эхлүүлэх, хамт аялалд гарах боломж нээгдэнэ. Од ирэхээс эрүүл мэндээ мартаж болохгүйг анхааруулж байна. Амралт ажлаа зохицуулж хэд ядрахаас зайлсхийгээрэй. Энэ тохиолдолд шинэ адал явдалтай учрах хүн хангалттай хүрэлцэнэ. Үхрийн орд. Модон могой жил оюун санаагаа хөгжүүлэх, дотоод ертөнцөө өөрчлөх үе таалхыг нээж байна. Тэсвэр хатуу жил төвчээр ялангуяа оны эхний саруудад гойд хэрэг болно. Энэ үед таны хувьд томоохон сорилтын үе байх болно. Энэ нөхцөлд ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө зүүн сонгоо эхлээд сонсхийг зөвлөж байна. Зөв чиглэл зааж өгөх нь дамжиггүй. Хавар цаг мэргэжлийн хувьд мөн л сорилтууд дагуулж санхүүгийн байдалд нь нөлөөлж болзошгүй. Иймээс зардлаа хянаж хямналт хийх эсвэл нэмэлт орлоготой болох талаар бодоход гэмгүй. Шинэ зүйлд суралцсанаар маргааштай итгэх итгэл нь сэргэнэ. Хувийн амьдралд нь өөрчлөлт гарна. Танаас анхаарал, оролцоо хүлээсээр байгаа хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй. Харилцаагаа муудахгүй тулд ажил амьдралаа зохицуулаарай. Ганц бие үхрийнхнийг зуурдын учирлууд хүлээж байгаа ч баяр баясгалан авчрахгүй.
Харин сонголтондоо нухацтай ханддаг үхрийнхэнд бат бөх хайр дурлалтай учрах боломж бий. Эхрийн орд сэтгэл хөдлөм үйл явдлаар дүүрэн завгүй жил хүлээж байна. Оны эхнээс л мэрэгжлийн салбартаа томоохон амжилтанд хүрнэ. Ялангуяа хөрөнгө оруулалт боловсролын төслүүд үр дүн үзүүлнэ. Эрч хүчтэй хിവэр үлдвэл оны дунд үе гэхэд ашигтай санал авч албан тушаал ахина. Харин намар танд таагүй гинтийн бэлэг барьж магадгүй. Энэ улиралд эрсдэл гаргалгүй мөнгөтэй болгоомжтой харьцах нь чухал. Зээл авах эргэлзээтэй санхүүгийн ажиллагаанд оролцохгүй байхыг зөвлөж байна. Алдагдал хүлээнэ. Архаг хууч өвчтөй бол тайвшрах цаг нь биш. Эрүүл мэндэд тэтгэхийн тулд мэдрэлийн ядаргаанд орохгүй байхыг хичээгээрэй. Хорт зуршлаасаа аль болох салахыг бод. Хувийн амьдралд нь том өөрчлөлт гарахгүй. Гэр бүлтэй эхрийнхний хувьд энэ жил тайван өнгөрөгч харилцаанагаа нэгэн хэвийн байдалд оруулахаас зайлсхийх нь чухал. Харин ганц бие эхрийнхэнд заяаны хантайгаа учрах гэрлэх боломж нээлттэй. Мэлхийн орд энэ жил гэр бүлийнхээ үнэт зүйлсийг бэхжүүлэх үе тохиож байна. Ахуйн ажил хайртай хүмүүстэй анхаарал халамж тавиарай. Оны ихээр амьдрах орчин нөхцлөө сайжруулах, засвар хийх эсвэл шинэ байранд ороход таатай. Зуны улиралд гэр бүлтэйгээ амрах шинэ адал явдалд тохиромжтой. Та шинэ хоббитой болж түүнээсээ сэтгэлийн таашаал эдлэхээс гадна орлох жолох боломжтой. Мэргэжлийн талбарт таныг их ажил хэргийн уулзалт, яриа хэлэлцээр хүлээж байна. Хөдөлмөрч мэлхийнхэн ч амрах хэрэгтэй. Иймээс сайтар унтаж амрах цаг гаргаарай. Амьдралын тайван хэв маягийг сонгосон ч эрүүл мэндэд анхаарах нь чухал. Спортоор хичээлэх, зөв хооллохыг зөвлөж байна. Бусад тал дээр эргэжил хайраар дүүрэн жил байх болно. Хосууд харилцаа нь хэр бат бөх болохыг ойлгоно. Ганц бие мэлхийнхэн сэтгэл хөдлөсөн олон мэдрэмж авна. Арслангийн орд хүчирхэг арслангийнхны хувьд 2025 он таатай байх болно. Хуучин алдаагаа засаж шинэ ялалт байгуулах үе. Карьер өсөх шинэ боломж шинэ байгууллагуудад ирээдүйтэй ажил авах боломж байна. Оны ихээр ачаалал хариуцлага өндөр байна. Удирдах чадварт нь нэг бус удаа эргэлзэх тул тактикаа өөрчлөх хэрэг гарна. Онцын шаардлагагүй бол эрч хүчээ дэмий өрөх хэрэггүй. Нөхцөл байдал өөрөө шийдэгдтэл тохиромжтой цагийг хүлээ. Од ирэхс эрүүл мэнд гадаад төрхөндөө анхаарахыг зөвлөж байна. Харагдах байдалд нь төдийгүй өөртөө итгэх итгэлд нь эргээр нөлөөлнө. Ойр дотныхны дэмжлэг урам зориг өгч тулах цэг болно. Гэхдээ зөрчил маргаан үүсэхгүй гэх баталгаа үгүй. Хайр дурлалын талбарт амжилт олохын тулд санаачлага гарга. Энэ нь ганц бие төдийгүй гэр бүлтэй арслангуудад ч хамаатай. Охины орд модон могоо энэ ордныханд хайр сэтгэл санхүүгийн талбарт ногоон гэрэл асаажээ. Сансан сэзнээ хэрэгжүүлэх ирээдүйн амжилтынхаа үндэс суурийг тавихад төгс үед зохиож байна. Оны дунд үед карьерт нь томоохон өөрчлөлт гарах магадлал өндөр байна. Шинэ албан тушаалд томилогдох эсвэл иш илүү ирээдүйтэй газар шилжиж магадгүй. Шилжилт хөдөлгөөн ихтэй жил байх нь. Идэвхтэй хэмнэлээ хадгалахын тулд хэд хэдэн дүрмийг баримтлаарай. Юуны өмнө эрч хүчээ нөхийн тулд нойроо сайн авч хооллолтондоо анхаар. Харин хувийн амьдрал нь харьцангуй тайван байна. Гэр бүлтэй охиныхон харилцаандаа өнгө нэмэх эсвэл батлуулах шийдвэр гаргана. Ийм алхам хийхэд хамгийн тохиромжтой үе бол зуны сүүл эсвэл намар цаг. Ганц бие охиныхонд яаралгүй тохиромжтой цагаа хүлээхийг зөвлөж байна. Жинлүүрийн орд 2025 он танд олон гинтийн бэлэг бэлтжээ. Оны ихээр сонирхолтой төсөл томоохон соёлын арга хэмжээнүүд хүлээж байна. Энэ ордныхан олон жавхал хүнтэй танилцаж танин мэдхийн аялалд гарна. Гэхдээ амжилт өөрөө ирдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Иймээс санаачлагтай байхыг од ирэхээс зөвлөж байна. Санхүүгийн хувьд энэ он тогтвортой байхыг амлаж байна. Гэхдээ мөнгөө ухаалахаар зарцуулах болцол тавьжээ.
Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд найдвартай төсөлд хөрөнгө оруул. Зуны улиралд романтик болцоо шинэ хайр хүлээж байна. Гэр бүлтэй жинлүүрийнхэн харилцаагаа бэхжүүлж бүрэн ойлголцсон. Харин хайртай хүндээ дээд зэргийн анхаарал тавихад бэлэн босбол харилцаагаа хадгалж үлдэхэд хэцүү. Ирэх чөлөөт жинлүүрийнх нь хайр сэтгэлийн холбоо үүсгэх гэж яарах хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Учир нь бүтлгүйдэх магадлал өндөр. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах, амьсгалын болон зүрх судасны тогтолцоонд анхаарахад гэмгүй. Хилэнцгийн орд. Оргилж боргилсон жил. Ганц бие хилэнцгийнхэнд сонирхолтой танилуудынхаа цуглуулгыг баяжуулж, хайр сэтгэлд бүрэн умбах боломж нээгдэнэ. Хостой хилэнцгийнхэн хянуур байхгүй бол толгойг нь эргүүлэх хүн мундахгүй шүү. Ямартаа ч бүтэн жилийн турш эсрэг хөөснийхээ анхаарлын төвд нь байх нь. Заримынх нь хувьд хайртай хүнтэйгээ илүү цагийг өнгөрүүлэх, бусдын хувьд харилцаагаа шалгах он тохиож байна. Түүнчлэн жилийн турш гэр бүлийн зөрчилдөөнөө шийдэх, буулт хийх, тэр бүхэл хүн сонголт хийх хэрэг гарна. Санхүүгийн тал дээр энэ он тогтвортой байна. Огцом өксөхгүй ч огцом унахгүй. Ядар сулдах хэвийн зүйл сонирхол буурах мэдрэмж төрнө. Бие организмын ил тохиог цаг тухайд нь хүлээн авч эрүүл мэндэд анхаараарай. Номын орд. Модон могой жил таны хувьд мэргэжлийн оргилд хүрэх жил байх болно. Томоохон компаниудтай гэрээ байгуулж оновчтой санаа гаргаснаар карьер болон санхүүгийн хувьд амжилтанд хүрнэ. Тэр бүхэл таны шин санаа хөгжүүлэлтийг олон улсад хүлээн зөвшөөрөгч магадлал бий. Оны эхний сарууд гэр бүлийн статусаа өөрчлөхөд таатай. Иймээс гэрлэлт болон салалтаа энэ үед төлөвл. Эрх чөлөөт нумынхан нийтэж зан, мэдлэгийн өргөн хүрээний ачаар крашуудынхаа тоог багагүй нэмнэ. Гэхдээ гэрлэх гэж яарахгүй л болов. Хит их ачаалал, байнгын томилт нь зөрчилдөөний шалтгаан болж харилцаагаа ахиулахад нь тээг болж магадгүй. Эрүүл мэндийн хувьд энэ жил санаа зовох зүйлгүй. Матрын орд. Ажил болон хувийн амьдралд нь тогтсон стратеги, хандлага эргэн харах шаардлага гарна. Ажлын хамт олон удирдлагатайгаа гэртээ хайртай хүмүүстэйгээ зөрчилдөж болзошгүй. Өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд шийдэмгий санаачлагтай бай. Ингэхдээ удирдах чадвараа гаргахад илүүдэхгүй. Ганц бие матрынхан романтик харилцаа үүсгэх сонирхолтой байх ба сонирхсан хүнтэйгээ танилцах боломжийг алдахгүй. Зун гэхэд шинэ хайр нь урам зориг, онгодынх нь их булаг болохгүй. Цаашид үйл явдал гэрлэх саналж хүрч магадгүй. Од ирэхээс багагүй стресс, түгшүүр байхыг сануулж байгаа тул сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Зарим үед хүндрэл бэрхшээл шинэ боломж нээж байдгийг санахад гэмгүй. Үүнийг 2025 он батлана. Хумхын орд. Могой жил танд ихээхэн сорилт авчрагч хувийн өсөлт, амьдралынхаа утга учирыг ухамсарлах шинэ боломжуудыг нээнэ. Мэдлэгээ тэлж дахин сурах талаар бодох цаг. Дотоод эрч хүчээ хангалттай нөхцөлхийн тулд бага зэрэг хүчин чармайлт гаргавал орлогоо нэмэгдүүлэх, албан тушаал ахих магадлал бий. Хувийн амьдралд нь найрсаг уур амьсгал ноёрхно. Хавар болон зүүн цагт романтик шохоорхол гарч магадгүй. Хайртай хүн нь чин сэтгэлээсээ дэмжинэ. Үүний ачаар хосуудын сэтгэлийн холбоо илүү гүнзгий ач холбогдолтой болно. Амьдралд гарсан чухал өөрчлөлтүүд эрүүл мэндэд уул мөрөө үлдээхгүй өнгөрдөггүй. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаар, бясалгал хийх, цэвэр агаарт гарах, спортоор хичээллэхэд гэмгүй. Загасны орд. Хариуцлагатай тайван бус жил ирж байна. Гэсэн ч ямар ч асуудал аажмаар шийдэгдэж амьдрал нь шин төвшөнд гарна. Шинэ он танилын хүрээгээ тэлэх, ижил үнд зүйлстэй санаа нэгтний олох боломж бэлэглэж байна. Хавраас эхлээд л мэргэжлийн хувьд өсөх үе хаалга нэгдэнэ. Шинэ төсөл удирдах эсвэл албан тушаал ахих магадлал өндөр байна. 5 дугаар сараас эхлэн санхүүгийн байдал нь ихээхэн сайжирна. Гэхдээ орлого зарлагаа сайтар төлөвлөж мөнгөө ухаалгаар зарцуулахаа мартуузай. Хувийн амьдралд нь таатай өөрчлөлтүүд гарна. Шинэ байранд орох,
хурмаа хийх, эсвэл бүл нэмэх зэрэг сайхан үйл явдал хүлээж байна. Намар өвлийн улиралд оноод өгнөж ирээдүгээ төлөвлөхөд тохиромжтой үе. Эрүүл мэндээрээ гайхуулж чадахгүй загсныханд дархлаагаа дэмжих, сэтгэлийн амар амгалан байдлаа хамгаалахыг хот эрхээс зөвлөж байна.